ингээд төвчлээ юм бол өдрийн минь хүмүүсээ би өглөө унтаж ирээд буцаад унтаж ирлээ. Тэгээд бодсны би ингээд өдөржингөө унтаадах юм лиг хэцүү байна гэж бодлоо. Тэгээд одоо нүүр араа угаагаад тэгээд хувцас өмсөд буундаа гарцгаая. Тэрнээс өмнө азад нэг үзүүлэх юм байна. Би пажама авсан. Би танаас энийг харахаар юу сандарч байна? Шинэ жил Christmas тийм ээ. Тэгээд байжсэн баггүй гэсэн чинь манай өрөөний охины ээж нь юм өгч явуултаа надад. Давхар юм өгч явуулсан гээ. Талаасаа миний хүмүүсийг хартаа. Энэ ингээд оранж шиг хэлбэртэй шоколад хэд ингээд задлангуй дотроо тесэлдэг гэсэн юм. Би нэг одоо авч үзмээр байгаа байхгүй. Мөртөө тэгэхэд хөдөлөө өрөө цэвэрлээ тэгээд нүүр гараад энэ төрхөндөө ороод бэлэн боллоо. Одоо очиж сална. Тэгээд тэрнээс өмнө би танарт гоё юм хэлмээр санагдлаа. Тэний миний эсийг харах юм бол би крем төрхийг гүү тэгээд консилероор зөвхөн ингээд энэ хэсгийг ингээд өөгийн дарсан байхгүй юу? Тэгсэн нэг крем төрх юм шиг харагдаж амар өөртөө ихтэй хэлмэлээ. Зүгээр одоо бол яг өмнөх байсан миний арьсыг бодвол миний арьс маань айгүй тийм гоё бодог хүлээх чадварын сайжирсан гэж санагдаж байхгүй. Тэгээд сүүлийн 1 сар болохоор энэ Centella-гийн ампулыг тэгээд энэ Prolab Dr. Alt-ийг энэний тусыг тэгээд Centella-гийн нарны тустай энэ гурыг ашигладаг. Бүр юу ч ашиглахгүй байгаа. Зүгээр нүрээ бодсон өдрөө болохоор тосн цэвэрлэгчээр цэвэрлээд араас нь гээлэн цэвэрлэгчээр цэвэрлээд энэ гураагаа түрхээд өглөөс ирэхдээ бас адилхан усаар бүлийн усаар нүрээ гаагаад араас нь гураа түрхээд нүрээ бодох байдаг бүрээд бодохгүй үедээ тэгээд явж байгаа. Тэгээд нарны тус айгүй чухал. Би нэг хэсэг нарны тус дууссан болсон болохоор манайд сэргэлэхгүйсэн чинь бас миний нүрэн дээр юм гараад ирсэн байхгүй. За тэгээд задлаж үзчихээд тэгээд явцгаая. Би одоо 4 цаг мөг болж байна уу? Тэгээд гарах гэж байна. За энэ болохоор Terry's Orange Popping Candy. Би нэг тийм Harry Potter-ийн нөгөө дэлгүүрээс юм аваад задлаа юм шиг санагдчих. Наа гоё шүү. Яг Max Fun шиг үнэртэж байна. Хараа. Эцэгтэй ярьж чаддаггүй. Бүр яг Max Fun шиг амттай. Тэгээд Max Fun шиг тесэрдэм байна. Одоо ерөөдөө халуун хിവэрэ байгаа учраас би ийм подол göмсөд тэгээд ийм леггинс өмсөд тэгээ гарах гэж байна. Одоо би танарт хувцас болж үзвэл. Яа. That's okay. Висэл. За. Хувцас болж үзвэл. Энэ амны тас төрөхгүй болинараа ингээд миний энэ ингээд цагаан тэгснэ ийшээгаа ингээд бор болоод одоо ихтэй арайгаагүй би сүүлийн үед бүр усан дарахтай ингээд хөд усуунд би явахаар цайрдаг гээд би бүр ингээд хөлдөж өгч хөд усанд ингээд л байгаа. За. Арайгаа болохоо. За. Минь надаа фуд ийм кет өмсөж болж байна. Гэтэ хөлөнд жоохон турпаа. Тийм яг хүүхэд зориулсан фуд өмсөж байна. Би ихтэй гүйдгүүлдэг. Өө нэрээ тамир дээрээ ч гүйдэг байсан. Манай нэг би багаагийнхаа нэг найзтай сая хөдөө яваад эмээгөө дээр очиж манай найз тэндээс тараад битэр дуулцаахгүй юу? Тэгсэн чинь амар хөөрхөн юу гэлээ. Би багаахтай ямар ч тач сургуулийн нэг спортикаданд орох тэг өвөө намайг мотоциклтайгаа хөөж исэн гэдгийг манай найз санаад надад хэлсэн заяа. Би тэр ингээ мартсан байсан чи нэрээгээсээ ингээд намайг жоохон байхад би сургуулийнхаа нэг спортикаданд хэдэн метрийн бэлээ гүйлтэнд орох. Тэгсэн чи өвөө ингээд манай өвөө тэр үед мотоцикл хийдэгсэхгүй. Тэгээд өвөө ингээд мотоциклаараа ингээд намайг хөөж гүгээ. Тэгээ би ингээд гүгээд. Тэгээ би тэр үед хэдэд орж ирлээ. Нэг 3 мөрөд л орж исэн. Эсвэл байранд ч орог байх. Гэтэ ямар ч тач нэг тэгж амар гүгээд. Тэгээд ангидаа бол гайгүй хурдан нэсэн. Тэгээ манай ингээд бас надад ялах юм чинь ингээд өхөө амар хурд өгöd байсан. Усаад үгээд аваад гарна. Алгаа аван намны тусаа түрхий.
Ажлын хувцсыг нэг ийм хувцас ахгүй юу? Тэгээ би хувцсныхаа юугаар доош ингээд амар борлцсон. Тэгээ ээж намайг сайн надад төсөө төрхийтэй гэсэн. Уусаа залхуураа төрөхгүйсэн чинь тэгээ борлоод тэгээ энэ маань хой шал өөр өгтэй болоод би нэг тийм усанд ороод байгаа ч айгүй нэг тийм хэртэй юм шиг харагдсан баггүй юу? Тэгээл за сайхан скрабдаад тэгээд намны төсөө сайн төрчих байгаа. Гадаа аюугаа явшиг байна. Нэг гарах гэж хэдэн ч бичлэг хийдэм. Би уусаа ингэж бичлэг хийж мэж өөрийгөө гарахгүй уусаа гарахгүй заяа. Үнэхээр ингэж хийвтэй л. Тэгээ юу ч хийхгүй. Та нар үнэхээр намайг тийм мундаг хүн гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Яа. Гой хүн муулмал л л да. Ихтэй үнэхээр яах юм бэ? Хэдүүлээ хүн муулаад яах. Тийм шүү дээ. Хэдүүлээ өнөөдөр энд ирэх байх хэрэгтэй. Спонсор хэлгүүлмээр байгаа газар бол Талын Монгол байгаа. Тийм би үнэхээр Талын Монголын бантан удаатай гурилтай шүүлэнд амар дуртай. Сургуулиас нэг их хол газар биш болохоор ер нь бол алхаад очиж чинь. Алхаад нэг 20 минут л болох. Өтөж ирэхдээ 20 минут. Тэндээ жоохон сууж байгаад наач дарахыг хараад тэгээд ирнэ гэж би боддог. За бараг л зурсан газараа ирж байна. Тэгээд энэ модны хэсгийг хартаа энэний доогор машин тавихаар юм гайралдаг. Гэхдээ надад машин байхгүй. Тийм учраас хэдүүлээ хөлөөр алхана. Тэгээд бараг л ирж байна. Одоо тэнд байгаа. Энэний дараа бас нэг газар руу явах төлөвлөгөөтэй байна. Би залхуурахгүй л. За тэгээд ямар ч энд бол алхаад явхад ямар ч тийм хор хөнөөлгүй. Би Монголд бол өвөл алхахад талтарч унчих гад амар хэцүү байдаг байсан. Гэтэл би Монголыг санаж байна. За бид ирлээ. Тийм ээ энэ бол далай юм аа. Би өөр дэрэгүү шалтгаан нь залхууг. Тэгээд ирсэн шалтгаан маань юм бодохгүй суухын тулд ирсэн байгаа. За энэ үед болохоор би маргаашин сургууль дээрээ утааны талаар презентацийн тавьсан юм. Тэгээд юу тавих талаараа уншиж байгаа. Тэхэндээ амар бухимдаад уншсан зүйлдээ юу вэ гэж бодоод сүултээ тэрэндээ гомдоод гуниглаад. За тэгээд одоо энэ чинь яадаг вүлээ? Бид нар одоо юу хийж чадах юм бэ? Яагаад ингэж хүмүүс утаагаа бүр ингэ хүлээн зөвшөөрөөд амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон юм бэ? Сүүлийн хэдэн жилүүдэд гэж би бодсон юм. Тэгээд одоо юу хийвэл одоо зүгээр болох юм болоо? Хүмүүс тэгээд хүснэндээ ингэ гадаадд амьдэрдэг юм байна. Угаасаа л явахаас өөр аргагүй байдалд хүргээд байгаа юм байна гэж би бодоод тэгээд би ч гэсэн ирээдүйд тэгвэл яана. Миний бодлого нь ингээд чин хүсэл бол Монголд очиж амьдрах байхгүй юу? Тэгээд одоо бидний хийж чадах зүйл гэх юм бол зөвлүүлж байгаа гарын үсгэнд нь хувь нэмрээ оруулаад гарын үсэг зурх хэрэгтэй. Тэгээд 70,000 хүрчих юм бол бүгдээрээ өмнөх утааны хэрэгжилтэнд нөлөөлөх төсөвдөр ихнэлт тавьж болно. Тэгээд та нар харсан л илүү дээ. Хараагүй бол тэгээд би зургийг оруулаад өгье. Тэгээд энийг сайн судалж агаад бүгдээрээ идэвхтэй оролцоорой. 12 сарын 27-нд дуусах юм билээ. Би тэгэл ингээл ийм орол ич. Ямар ч тийм юмрах юмгүй юм дээр ингээл шалтгаан гаргаж ирээл албатай юм шиг. Бичлэгийн үргээд дуусгая. Эцэнд баярлаа. Би жоохон ямар ч гэсэн юм шиг сэрэн юмсэн гэж магадгүй зүгээрээ. Тэгээд яг өмнөх бичлэгэн дээр би реакшн хийсэн шиг би энийг 30-наас хүрээ, 40-наас хүрээ, 50-наас хүрээ, 60-наас хүрээд үзэх болохоор надад амар гоё байгаа. Тэгээд ер нь л ирээдүйн үртэ зориулж өөрийгөө документ хийж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Хайртай шүү. Өөрсдөө сайн харж байгаарай.